Энэ жил компани 2025 оны юу бол үйл ажиллагааны онцлог зав гүйцэтгэлийн ямар шууд өгцөлтэй гаргахаар байна. Бид нар одоо аудитор бол ажиллаулаа эхлээд явж байна. За гүйцэтгэлийн хувьд бол нийт бид нэг 20 тэрбумын борлуулалтын орлоготой ажиллаа. Ашигын хувьд бол жоохон бага зэргийн нэлээд 400 орчим саяын ашигтай гарлаа. Тэгээ энэ дээр бол яг бидэд жоохон зардлын нэлээд одоо менежментийн багийн өөрчлөлт болон шинжилэлүүд бас хийж байна. За Сиренэ гэдэг шинэ усны загвараа гаргацсан удахгүй бодлоо гаргах гэдэг бараг эх 7 хоногоос дэлгүүр дэлангуун дээр очихоор шинэ савлгаа бодолтойгоор бас гаргахаар бэлтгэсэн явж байна. За өмнө говийн усны үйлдвэрийн маань ашиглалтын барилгын ажлууд бол дуусчихсан. Одоо тоног төхөөрөмжийн угсралтын ажлууд явж байгаа. Бид нэг өвөл ингээ хүйтгэрсэндээ холбоотойгоос угсралтын ажлууд дээр бас нэлээд цаг хугацаас алдаад явчлаа. За одоо тогны хэмжилтүүд хийгдэг холболтын ажлууд, тоног төхөөрөмжийн зөвшрүүлэх ажлууд руу энэ ондоо хийгээд ер нь нэг 6 сараас бүтээгдэхүүн гаргаад эхэлснэ гэж зориод явж байгаа. Тэгэхээр борлуулалтын сувг бол бас өмнө говь орон нутгийн уул уурхайн салбар руу бас нэмэгдээд явах боломжууд байгаа гэж харж. Дээрээс нь энэ онд бол бидэд яг арилжааны хувьд бол топ 20 индекстэй бол багтаж амжлаа. 17-т нь орж ирсэн. За үнэлгээ, зах зээлийн үнэлгээ болон арилжааны идэвхээр орж ирж байна. За одоо ханш маань анх IPO маань одоо 2 жилийн өмнө бараг жил за 8-9 сарын өмнө гарахтаар зэрэгцээд 174 төгрөгөөр гарч ирсэн бол за өнөөдөр яг ханшаар харахад 254-ний ханштай байна. Гэхдээ үйл ажиллагаанууд бол усны борлуулалт бол байнгын нэмэгдэж идэг, зах зээлүүд явж идэг бол зах зээл дээр бол бас энэ гол юмнууд байна. Дээрээс нь стратеги хөрөнгө оруулагчид буюу нэлийн бизнесийн том хамтрлууд дээр бас нэлийн том ажлууд хийгдээд явж байгаа. Энэ жилээс бас Co-branding буюу байгууллагын усны борлуулалтууд дээр нэлийн төвлөрч ажиллах менежментийн шинжилгээний богинод хийгээд явж байна. За яг одоо гүйцэтгэх удирдлагын багийг бас шинчлэх ажлууд хийгдээ гүйцэтгэлийн сонгон шилрүүлэлтүүдийг хийгээд явж байна. Дараагийнхаас туршлагатай нэлийн шинэ багтаа шинжилэл хийхээр нэлийн ажлууд дээр төвлөрөөд ажиллаад явж байгаа. Тэгэхээр зардал нэлээд өссөн ч ялла. Тэгэхээр энэ зардал өсөө та мэдээж одоо үйлдвэртэй хөрөнгө оруулалт хийсэн байж та. Тэгэхээр энэ үйлдвэрийн шинжилэл талаас нь дэлгэрэнгүй гэж байна. Тий, үйлдвэрийн шинжилэл талаас бид нар нөгөө их олон нөгөө том фильтрүүдээ бол нэлээд солих ажлууд үйлдвэрийг зогсоож байгаад нөгөө явж байгаа болохоор үйлдвэрийн шинжилэлүүд хийгдээ тэрний жоохон гайл юу гэдэг ингээд тэрвэрлтийн асуудлаас жоохон хоцрол. Яг нөгөө оргил үегүй 6 сар дээр маань ачааллууд өгдөөд үйлдвэр нэг 3-7 хоног орчим зогсож байгаа. Тэгвэл нөөц байхгүй болоод энэ борлуулалтын дээр жоохон нөлөөлөх зүйлүүд байлаа. Дээрэс нь яг менежментийн жоохон зөрчлүүд гарсан юмнууд байгаа. Тэгээд хүний нөөцийн бодлогын хувьд одоо зөв менежмент рүү ороод борлуулалтын чиглэл, цалин өсөө нэмэгдүүлээ бүтээмжид дээр тулгуурсан чиглэл рүү арай илүү анхаарал эхэлж байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас хэцүү болоод явчихна. Санхүүгийн асуудлууд дээр бас бидэд сувгуудаа нэмэгдүүлээд байж байгаа. Өмнө говь руу бас төвлөрөх ажил дээр хүмүүс маань нэлийн төвлөр нэг орлого болоогүй хэсгээс тэндээсээ нэг зардлууд их гараад ирсэн болохоор эргэлтийн хүний нөөцийн зардал болон бусад нэг холбогдсон жижиг зардлууд гарч байгаа. Тэрнүүд нь бас борлуулалтын нэг жоохон нөлөөлсөн юм байна. Тэгээд өртгийн хувьд бас зах зээл дээр бас усны төрлөл одоо замраагүй яг үнэ хэлэхэд бол 40 гаруй баруй төрлийн боллоо тий хамттай хамтгүй гэдэг ингээд юмнууд байж байна. Уул нь бол яг бидэд бол одоо маркетинг тал руу багаар ингээд ажиллаж байсан. Одоо энэ жил бол арай том массаар маркетинг тал руу зөв ойлголт хийхгүй явж байна. За ус бол ерөнхийдөө бага амьд ус гэдэг тий ус бол одоо ингээд мэдээж хүмүүстэй ярихад бариад явж байгаад ингээд муухай хүнтэй нэг муухай үг ярилцвал нэг юм жоохон бүтцэн өөрчлөлт ордог гэдэг асуудал байдаг шүү дээ. Яг тэрнтэй ч адилхан манай юу чин эмжил акогийн усны үндсэн судал нь бол помптой аршааны судал байж байгаа. Тэгээ бид энэ жил бас нөөцөө тодорхойлуулсан 15 жилийн нөөц байна гэж тодорхойлуулад ингээд байж байгаа. Тэгээд одоо байгаль орчны нэрвчлсэн үнэлгээ энэ тэрэ гараа бүр нэрвчлээд явж байгаа. Саарл усаа бид нар одоо ингээд нөгөө фильтр дээр ингээд шүүлтэр байгалийн ус учраас бид нар тэн дээрээс их нөгөө илүүдэлтэй тэр эрдэс бодисуудыг нь ялгаж явах фильтрүүд ажиллуулж байгаа. Тэгээ ус нь 120 м-ийн гүнээс аваад яаж байгаа болохоор тэрний фильтр саарл усууд их хэмжээгээр бас гарч байгаа. Тэрийг бид нар одоо онцгой байдлын гал унтраах хэрэгслүүдээр нэлээд төлөж явж байна. Онцгой байдал талаас тэрийн юм дээр нийгмийн хариуцлага талаас ажиллаж байна. Тэрийг бол саарл ус манай дээрээс гарч байгаа тэр саарл ус бол нөгөө машин угуулгын газар мэдээж ашиглаж болно. Гэхдээ энэ нөгөө нэг тийм хатуулга өндөртөө биш байгаад байгаа. Тийм болохоор нөгөө мод усчлалт юмнууд дээр ашиглахаар бид нар одоо энэ хавар зуны намрын системтэйгээр ингээд үйл ажиллагааны төлөвлөсөн ажлууд байгаа да тэр ажлууд руу бас орохоор байна. Ер нь энэ жил дээр бид нар тэр бол маш олон ажлууд яг хийгдчихсэн ажлууд яг ингээд энэ жил дээр бүгд гарч ирэх
бүтцийн өөрчлөлт болон за шинэ бүтээгдэхүүн гарч ирж байгаа өмнө говийн үйлдвэрийн ашиглалт фильтрүүдээ бүгдийн солилцсон байдал гэдэг ингээд нэлээд амжилттай жил байх болов уу гэж бодож байгаа. 2026 тэгвэл одоогийн байдлаар бол томоохон хөрөнгө оруулалт төлөвсөн юм байх гэж болох зүг болоо. Одоогийн байдлаар мэдээж өмнө хөрөнгө оруулсан юм одоогийн байдлаар дөнгөж ашиглалтанд ороод энэ бол илүү ихтгэх ажиллагаа явах гэж байна. Тэгэхээр компани зүгээс зах зээл дээр тэлэх байр суурийг бол юугаар барилж байгаа юм. Бидний хувьд бол зах зээл дээр 33% LED эзэлсэн. Тэндээсээ 1-2%-аар дээшээ дээшээ байнгын яаж идэг. Үндсэндээ нөгөө вояж усны хувьд бол бид нар харилцагчид маркетинг зарахгүй гэдэг үндсэн бодлого байсан. Тэрнээсээ баг багаар шилжиж байгаа. Нэг дор шилжих бас боломжгүй байсан болохоор тийм юмнууд байгаа. Тэгэхээр бид нар 26 он дээр бол яг өмнө говийн усны үйлдвэр ашиглалтанд оруулах нэмж хөрөнгө оруулалтын шаардлагатай үеуд гарах нөхцөл байдлууд байна. Дээрээс нь бид нар дахиад шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа буюу хийжүүлэх ус тэгээ гарах гад бас төлөвлөж байна. Тэнгуут энэний төлөвлөгөөт ажлууд дээр бас хөрөнгө оруулалтын судалгаанууд аяг явж байгаа. Дундаараа энэ явцууд дээр орж ирэхээр бүтээгдэхүүний хувьд бол хийжүүлэхээс өөрөөр нь тийм найрлагатай усныг бол төлөвлөр бол орохгүй л гэж зорж байгаа гэсэн. Тэгэхээр хөрөнгө оруулалт зориулж байна бол одоо оройн хугацаанд төлөвлөсөн ямар нэг хөтөлбөр програм байгаа болов хугацаагаар эргүүлэх бодлого ч юм уу. Энэ оны байдлаар ногдлох шиг тараахгүй байхаар шийдвэр гаргасан гэж ойлгох зүг бол. Ногдлох шиг ер нь яг хуу бизнесийн байгууллагад хэлэлтэд зорж байгаа учраас заавал ногдлох шиг тараахгүй гэдэг байхгүй. Бидний хувьд бол эмжил акку компаниуд хөвцөөний ханшийн хамгаалтууд, ханшийн нөлөөлөлүүд маш сайн үргэлжлүүлээд байгаа болохоор ногдлох ашигаас илүү үгжийг өгсөн байна гэж үзэж байгаа болохоор дээрээс нь бизнесийн хэлэлтэд дараагийнхаа хэлэлтүүдийг харж байгаа болохоор компанитай санхүүгийн хүндрэл өөрчлөхгүй тэгээд бид нар хэлэлтийнхээ том энэ боломжуудыг гаргаж ирснийхаа дараагаар ногдлол ашиг өндөр хэмжээгээр өгөхөд асуудал байхгүй гэж үзэж байгаа болохоор ногдлол ашигаа 25 оных дээр тарахгүй байхаар шийдвэрлсэн ч гэсэндээ 26 оны хагас жил дээр бид нар дахин хуралдаж хилцье гэдэг төслөө тусгасан.